Өглөөний мэнд өнөөдрийн манай ажил одоо Мон ирээдүйд боловсруулах үйлдвэр дээр дахиад арьсан авахаар ирсэн байна. Хэдүүлээ одоо Мон ирээдүйд боловсруулах үйлдвэрийн ажлын процесс хэрхэн явагддгийг сонирхоод тэгээд захиалгын хайрцаг аваад өнөөдрийн ажлыг эхлүүлээ. Энэ нэр ямар гоё болчихё. Сайн байна уу та? Сайн байна. Манай цэбэрэнд ирдэг шүү дээ. Бид хэд үйлдвэрийн процессыг нэг жоохон манай харилцагч нарт танилцуулж өгөөч. За ер нь английн алхалтын зэрэг англиар нь ингээд яг англиад бэлэн болоод одоо бооход бэлэн болсон юм гэж. Одоо энэ дээр бол бид бүхэн одоо нөгөө бэлэний цагаан арьсыг оюутлахын бэлэний арьсыг эндүүдэж одоо нөгөө нүүрнийх нь багтах чанарыг сайжруулах тал дээр ингээд гэлон хүүсгэж ажиллаж байна. Энэ бол одоо ингээд манай 30 үйлдвэрүүд чинь маш гоё. Тэгээд тэрэн зориулсан ботлоод одоо ингээд хэрэглэгчтэй очиход бэлэн болоод ингээд байж байна. Ер нь манай энэ оюутнууд бас энэ дамжлага дээр айгүйх ажилладаг ингээд хүүхдүүд маань ингээд яг энэ мэргэжлийг эзэмшээд ингээд бас бид бүхний ирээдүй болох гээд ингээд ажиллаж байгаа юм гоё сайхан юмнууд бас байна. Манайх ч нэг ер нь 20 гаруй дамжлагыг дамжиж ингээд би олдог шүү дээ тий. Жишээлбэл одоо энэ дээр хэд энэ гуцсан зориултаа арьс хараа. Ингээд одоо татагдаад араамзагдаад явж байна. Энэ бол одоо ямар ч цаг үед одоо бид бүхэн ингэж энд амжилт заавал хийгддэг энэ арьсны гоё юм нэгдүгээр тэрч томруулахаас гадна одоо энэ толгор гоё чанарыг бий болгодог ийм амжилтад явж байна. Ингээд нэг будгын бэлэн болсон арьснууд маань ингээд бас бэлэн болчиход байж байна. За энэ бол ерөнхийдөө яг эцсийн байдлаар аягүй гоё болоод гарч ирж байна. Энэ одоо яг манай захиалсан удаан манай хийж байгаа. Тийм ингээд яг байрцал аягүй гоё яваас тийм ер нь бол чигшилтэй гоё ярьлаа. Боловсруулсан айс ингээд 20 гаруй хоногийн дараа яг ингээд та бүхний маань ингээд маш гоё дизайнерын үйл ажиллагаа ингээд оюутчдын ур чадвараар эсрэг бүтээгдэхүүн болоод байж байгаа бол энэ дээр багтдаг та. За баярлалаа.